us today is Professor Supatar Odo, an esteemed historical geographer specialized in tea trade history. Бидний урилгыг хүлээн авч студид хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Нэвтрүүлэгтээ урьж оролцсонд баярлалаа. Хоёулаа ярилцлага цайны их зам, түүний үүсэл хөгжил, дэлхийн түүхэнд үүрэг оролцоо тэр дундаа Монгол улсын тухайд ямар ач холбогдолтой байсан талаар хэлүүлье. За 17 дугаар зуун 18 дугаар зууны үед бол Османы эзэн тулс их хүчрэг болоод Европ Азийн худалдааны зам дээр хөндлөсөж эхэлсэн байгаа. За энэ үед бол одоо Европод цай хүргэх ажлыг хөнгөвчлөх найдвартай болохын тулд одоо Хятад нутгаас Монгол нутгаар дайраад Оросоор дамжаад Европ хүрэх одоо цайны их замыг 1728 оноос тэр үеийн Манж улс өөрөөр хэлбэл Хятад Орос хоёр улс бол тохиролцсон. Ингээд 1728 оноос Монголоор дамждаг дэлхийн худалдааны одоо хоёр дахь том зам цайны их зам үүссэн. За энд бол одоо Хятад цайгаа хураагаад хатаагаад баглааж боогоод ингээд Хятадын дотор тээвэрлээд тэгээ Хятадын хойд хэсэгт хүргээд тэгээд Монголоор оруулахад бол 10 сарын сүүлээс эхлээд одоо цай Монголд орж ирдэг. За энэ үед бол Монголд бороо байхгүй хуурай. За тэгээд 2 дугаар сарын сүүл хүртэл бол одоо цай тээвэрлээд маш тохиромжтой. За тэгээд тэмээгээр очиад явхад цай бол Монгол нутгаар бол 1100 км-т маш хурдан богино хугацаанд гарч чаддаг байсан. За замууд дээр орж ирж исэн цайны 95% нь одоо Хяхт одоогийн Алтан болдгаар шууд Монгол нутгийн дундуур нефт гардаг байсан. Замууд дээр орж ирсэн цайны дөнгөж 5% л Монгол оронд худалдаалагддаг. Тэр үед угаасаа Монгол орнд монголчууд нэг 500 мянган орчим хүнтэй тэгээ хайрцангуй ядуу байсан учраас цайны хэрэгцээ бага байсан. Тэгэхээр энэ цайны их зам бол ерөнхийдөө олон улсын одоо худалдааны чигтэй байсан. За тэр үргээд цайн биелүүлсэн. За ингээд цайнаас гадна Хятадын шаазан торг энэ замаар Европ руу их явж исэн. За Европоос одоо Хятад руу хариуд нь бас нэлээд үнэтэй тансаг бараанууд голцоо энэ замаар явж исэн. Яг л тэмээ бол 240-50 кг хүртэл ачна. 20-50 тэмээг 2 хүн маллна. Тэгэхээр зэрэг одоо зардал маш багтай. Тэгээд тэмээ өдөрт 80-110 км хүртэл явж чадна. Хоногтоо тэг их хурдан. Тэгэхээр энэ зам бол хамгийн найдвартай ийм зам байсан. Тэгээ 1928 он хүртэл энэ зам бол энэ Монгол нутгаар дамжиж өнгөрсөн. 1928 онд Гаминдоны засгийн газар Монгол улсад эдийн засгийн бүрэн хориг тавиад тэгээд энэ Хятад худалдаачдыг Монгол улс эргүүлж татаад ганцхан замууд дээр хэд нэг жилийн дотор 9000 Хятад худалдаачдыг буцаад татсан юм байна. Тэгээ энэс хойш бол цайны зам бол зогссон. За 1955 онд бол төмөр замыг цайны зам дагуу баруухан талаар нь зэрэгцүүлж 30-40 км 50 км-ийн зайтай тавьсан учраас энэ зам дахиад өөр хэлбэрээр эхэлсэн. За сүүлдээ энэ замын дагуу засмал замууд тавигдаад тэгээ одоо бол ерөнхий цайны замын дээр коридор бол үндсэндээ олон улсын тээврийн ач холбогдолтой зам болж хувираад байна л да. Одоо Европоос Хятад орох хамгийн дөт зам бол энэ зам шүү дээ. Монгол нутагт яг энэ цайны их замын голлох цэгүүд хаанаа нуршдаг байсан бэ? Та түрүүнд дурдсан замын үүд мэдчихлээ. За цайны замаар бол тэмээгээр тээвэрлж исэн учраас түүнийг услах эдээшлүүлэх тохиромжтой ийм газрууд дээр бол өртөөлж хонддог юм байсан. За энэ бол ерөнхийдөө 20 ийм өртөө байсан 1100 км-т. За тэр үеийн хүрээнээс одоогийн замууд хүртэл буюу
энэ урд хэсэгтээ бол 700 гаруй километр. За энд бол 9 өртөө байсан. Яагаад гэвэл нэг тэмээ өдөрт цагт 80 км алхаж чаддаг нэг жигдэрчгээр. Тэгэхэд морь тэрэг бол 5 км л явна. Өхөр тэрэг 3 км явна. Хятадын нутгаар явж исэн нөгөө хүмүүс үүрдэг тэр цагт 4-5 км л явдаг байхад цайны замаар ингэж хоногийн турш ингэж явдаг байсан учраас цайны зам одоо их хямд, их хурдан ийм зам байсан. За энэ өртөөнүүд дээр бол одоо худгууд байна. Тэмээг услах. Тэмээ бол харьцангуй өөрөө ус удаан уудаг, их уудаг, нэг удаа уухтаа 40 литрийг уuna. Тэгээд нэг тэмээг бол нэг 20 минут услана. Тэмээг нэг усаа балгачаад хитгэн балгачаад амраа зогсдог. Ингээд тийм учраас тэр өртөөн дээр хамгийн олон тэмээг зэрэг услах хидэн дор хэж 4-5-аас доошгүй худаг байсан. Тэр үед бол хүмүүс 10 метрээс гүнзгий худуу ухаж чадахгүй учраас ойрхон ийм олон худагтай. Тэгээд сөн онуулахад бэлчээр бас харьцангуй хүрэлцээтэй. Тэр дундаа тэмээ идэх одоо өвс, бутлагдуу, хуурайдуу ургамал ихтэй ийм газруудыг сонгож авсан байдаг. За тэр үе их хүрээ одоогийн Улаанбаатараас хойшоо улсын хил хүртэл 330 км байгаа. За энд бол уул ус, гол мөрөн, намаг шалбаг ихтэй. Тэрнээс гадна газар нь налуу газар, ташуу газар ихтэй учраас тэмээ урд хэсгээр явж исэн шиг их хурдан явж чадахгүй. Тэгэхээр энд бол нэг өдөртөө бол 20-с 35-6 км л явдаг. Энэ хойд хэсэгт нь бол 11 өртөө байсан. За одоо энэ өртөө байсан газрууд дээр бол ихэнх нь одоо тэр үеийн өртөөнүүд байсан газрын цөөхөн байшин барилга байхгүйсэн л доо. Гэхдээ Дорноговын айраг суман дээр үүзэн өртөө гэж байсан. Энэ дээр бол одоо 3000 шам хүнтэй суурин байна. За хэд хэдэн одоо багуудын төв, Сэлэнг төв аймгийн төв дээр хадгалагдаж хоцорсон. За бусд нь бол тэгээд байхгүй болж байна л доо. Цайны их зам түүний өртөөг дагсан эдийн засгаас гадна соёл, нийгмийн хөгжлийн тухайд Монголын хувьд ямар үр нөлөөтэй байсан бол? За цайны зам бол монголчууд бол бас эдийн засгийн хувьд ашигтай байсан. Тэмээг ашиглаад тээвэрлэлт хийгээд тэгээд орлого олдог. Тэгээд нөгөө нэг дор нэлээ олон тэмээг зэрэг хөдөлгөөд ихээхэн ачаа тээвэрлээд тэгээд тодорхой орлого олдог. Ийм байсан. Нөгөө талаар хятадын хувьд болохоор зэрэг цайгаа найдвартай тогтмол Европод нийлүүлэх, цайныхаа тарилтыг байнга жигд байлгах чаддаг ийм ач холбогдолтой байсан. За Оросын хувьд болохоор зэрэг энэ цайг хамгийн богино замаар хүлээж аваад хагасыг цааш нь дамжуулаад хагасыг өөртөө хэрэглээд бас нөгөө морин тэрэг завээр зөөдөг ийм бас тээврийн ач холбогдолтой ажиллах хүчний одоо бүрэн ашиглахад нэлээд тохиромжтой ийм ач холбогдолтой байсан. Одоо цайны замыг тавгсан энэ замд маш олон бас нийгмийн хөгжлүүд бий болж байсан. Энэ өртөөнүүд төр бол худалдааны цэгүүд бий болсон. Энэ нь бол ерөөсө худалдааг дагаад л одоо нийгмийн соёл орж ирдэг. За тэгээд Европын соёлын бол хятадд одоо мэдүүлэх, таниулах, за тодорхой хэмжээгээр одоо нэвтрүүлэх, хятадын соёлыг Европод мэдүүлэх, таниулах бас тодорхой хэмжээгээр нэвтрүүлэх хэд бол гол үүрэг гүйцэтгсэн. За энэ замаар бол тэр үеийн дипломат төлөөлөгчд, шашин номлогчд, эрдэмтэн жуулчид хамгийн их явж исэн. Тэгэхээр эднэр бол одоо мэдлэг, соёл түгэгч нар шүү дээ. Тэгэхээр цайны их зам бол Европ, Азийн соёлын солилцоод их үүрэг гүйцэтгсэн. Тэгвэл орчин үед Евразийн эдийн засгийн холбоо, бүс зам, санаачлаг, үүнээс гадна Хятад, Орос, Монголын эдийн засгийн
коридор, за ингээд гурван улсын шин сэргэлтийн бодлоход энэ цайны их зам ямар ач холбогдолтой байгаа вэ? За цайны замыг бол тухайн үед газар орны байдлыг маш сайн судалж хамгийн товч хамгийн аюулгүй байгалийн одоо эрсдэл хамгийн бага байдаг ийм замыг сонгож тавьсан учраас орчин үед яг энэ замын дагуу одоо шинэ барилга байгууламжууд одоо манай төмөр зам засмал зам бол үндсэндээ цайны их замаасаа 20-40 км л баруугаар явж байгаа. Өөрөөр хэлбэл тэр л цайны их замын явж исэн тэр коридороор л явж байгаа. Ийм учраас тэгээ одоо дэд үс царцсангүй сайн хөгжчлөө энэ цайны их замыг дагуулад засмал зам, төмөр зам тавьчихсан учраас за цаашдаа бол хийн хоолойгч тавих асуудал яригдж байгаа. Ингэх юм бол эдийн засгийн ач холбогдол улам нэмэгдэнэ. Хятад Орос хоёрын хооронд бол одоо хамгийн товч замаар тээвэрлэлт хийх. Монголд бол тэр транзит буюу нэвтэрч өнгөрдөг дамжуулах тээврээс тодорхой хэмжээний ашиг олох ийм ач холбогдолтой байгаа. Нөгөө талаар бол одоо энэ зам дагуу аялал жуулчлалаар явах сонирхол маш их байдаг. Хуучин бол одоо Германаас Берлингээс Москвагаар дараад Бээжин ордог аяллаа галтар явдаг байсан. За сүүлийн хэдэн жил бол энэ байхгүй болсон. За түүнээс гадна Москва Бээжингийн олон улсын аяллаа галтар явдаг. Их тогттой сайхан галтар явдаг байсан. Гэхдээ одоо энийг бол дахин сэргээхээр аялал жуулчлалд бол их түлхэж болно. Цайны замын яг одоо Тэмээжин явж исэн зам дагуу одоо байгалийн аялал нүүдэлчдийн ахуй соёлыг танилцах ийм аялал зохиоход их болцоотой. Энд бол олон мянган одоо малчид одоо нүүдэлчин ахуйгаа хадгалсан хэвээрээ амьдарч байна. За түүнээс гадна энэ зам дагуу шинэ суурин хотууд бий болсон. Тэнд бол одоо театрууд, музейнүүд, зочид буудал, сайхан зоогийн газрууд энэ төр нэлээ одоо олон болсон. Энэ замаар аялахад бол тавтай, тухтай ийм сайхан аялах болцоо бий болсон. Тэгээд гурван улсын хооронд бол цайны их замын дагуу аялал жуулчлал хөгжүүлэх тухай санамж гэрээнүүд байгуулагдсан. За манай хоёр хөршүүд энэ замаар жуулчдаа солилцох талаар их анхаарч байна. Тэгэхээр монголчууд ч гэсэн энэ замаар бас аялал жуулчлал хөгжүүлэх их сонирхолтой байгаа. Мэдээж манай эдийн засагт ялангуяа аялал жуулчлалд нэлээд сайн түлхэж болно. За баярлалаа. Нэвтрүүлэгт минь хүрэлцэн ирж өөрийнхөө үнэтэй мэдлэгээ хуваалцсан танд баярлалаа. Нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд дахиад талархлаа илэрхийлье. Танай телевизэд үзэгчидтэй 2025 онд сайн сайхан бүхнийг хүсье өргөе. За баярлалаа танд.